Та сая ярьлаа л да ер нь бол их өндөр боловсралтай бас хамт ажиллаж исэн хүний хувьд бол бас үнэлдэг ийм одоо ийм сайхан залуу гэж. Тэгээ одоо энэ хүн бол бас ингээд төр түших гээд өөрөө ингээд нэр дэвших гээд ингээд явж байна. Гэтэл одоо ингээд гол нөгөө нэг хийгүү хүн юм байна л да өөрөө. Гэтэл нөгөө 7 сарын 1 гэдэг асуудал бол яг энэ мөнхөргөл гэж хүн дээр одоо гол одоо энэ хариуцлага ирэх ёстой ч юм шиг маас ингээд ойлгоод идэг. Та энэ үйл явдлыг ер нь юу гэж харж байна? 8 сарын 8 оны 7 сарын 1-ний хэрэг явдлаас ч хойш 99 онд ерөнхийлөх солигдож элбэгдэрж бол 7 сарын 1-нд эд бужигнуулж ясан хүний нэг шүү дээ. Дараа нь ерөнхий прокурор солигдсон. Торлогж болсон. Тэрний дараа чинь Тэмүжин өөрөө хууль зүйн сайд болоод цагдаагийн дарга бэлэгтээр тавиад. Өөрөөр хэлбэл тэр 7 сарын 1-ний хэрэг явдлыг эцсийн үннийг тогтоох баг хуулийн талаас нь би ярьж шít. Дээжүүг ерөнхий шүүгч бас солиод авсан эднэр. Цаг усаар. Тэгээд хуульчдын удирдлага эдний гарт шилжсэн штэ. Тэрнээс хойш одоо 4 жилийн хугацаа өнгөрч байгаа үз. Хэн нэг хүнд наах, ардын намд наах бурууг тэр тусмаа мөнхөргөлд наах ийм оролдлогууд олон жил явж байгаа. Эцсийн нь тогтоогдохгүй. 7 сарын 1-ний хэрэг явдал бол хэд хэдэн хувилбартай. Нэгдүгээрт одоо эдний яриад байгаагаар цагдаа зэвсэг хэрэгэлсэн байх нэг хувилбар. Тэр бужигнаа дундуур бужигнаа сонирхож яасан сонгуул ялгсан улс төрийн хүчин зориудаар хүн оруулж тэр бууш эдэм ашиглах явдлыг зохион байгуулах 2 дахь хувилбар. Украинд яг тийм юм болсон шүү дээ сая. Төр эргэлт болгоход. Майданыхын төлөөнийхөө хүн тавьж байгаа л Баашингийн орой дээрээс буудулсан шүү дээ. Ийм 2 дахь хувилбар. 3 дахь нь гадны тусалцаатай үдэ хатгалах байсан ч үгүйсэх арга байхгүй шүү дээ. Энийг алчууртаа усгал гэдэг юм чинь Арабын орнуудын Европыг сүйтлээ шүү дээ. Тэр хувилбарч байсан байхыг үгүйсэх аргагүй шүү дээ. Энэ 3-ын нэг л байсан. Чухам аль нь вэ гэдгийг манай хуулийнх нь одоо энэ арчсан намын өгшлөлтэй хүмүүс эрх авснаас хойш тогтоож чадаагүй. Энэ хэрэг дээр чухам юуг тогтоох байсан юм гэхэлэр нэгдүгээрт энэ 3-ын аль нь вэ гэдгийг тогтоох хэрэгтэй байсан. Хоёрдугаарт хэн бууш эдэм хэрэгэлсэн бэ гэдгийг тогтоох байсан. Тэрийг чадаагүй. Яалтчгүй 7 сарын тэр 1-ний үед чинь мөнхөргөл хууль зүйн дотоод хэрэг сайд байсан үнэн. Тэгвэл энэ албан тушаал байна гэдэг бол тэр зааталд нь цагдаагаар зэвсэг хэрэглүүлсэн гэсэн нотлохоо биш шүү дээ. Би холбогдох бүх том хүмүүст нь хэлсэн. Та нар бүх эрх мэдэл та нарт гартч байна. Одоо энэ нэг үннийг тогтоо. Та нар Тэмүжин хүртэл хонгаа бариад гүйж авсан. Одоо эрх мэдэл та нарт шилжлээ. Эцсийн үннийг одоо тогтоо. Бүх хуулийн болон боловсон хүчний эрх мэдэл чинь та нарт шилжлээ гэдгийг хэлээд тэгэл болоогүй дээ. Цагдаагийн хэдэн дарга нарыг цэргийн зөвлөнгээр гисээр шийтгэл энэ хэрэг явдал унтарсан. Ингээд ерөнхий үндсэн юм тогтоож чадаагүй байгаа нөхцөлд бол наадах чинь мөнхөргөлтэй холбож ярих ямар ч хуулийн баримт нотлох одоо хүртэл тогтоогдоогүй. Нөгөө талаас нь муш гэж ярих юм бол чи ямар хонгоо барьж явсан бэ гэж тэр хонгоотой хүмүүс асууж болно. Хүн захиалгагч хүн буудуулчихад хонгоог авчихад гүйж явсан биш биз гэдэг асуулт тавиад тэр хүнийг бас хардах эрх нээлттэй байна. Ийм л юм наатах. Би дэ хамгийн сүүлд энэ авилгалын дэд даргаар Нямдорж гэдэг хүн томилогдох үед улсын ерөнхий прокурор
хуулийн сайд хоёулаа суужсэн инкам болон төрөлгөж хоёр. Энэ 7 сарын 1-ний хэргийг та нар ингэж мартагнуулаад орхих гэж байна. Монгол төрийн эрхчлэгийн үүднээс эзэн холбогдогчийн тогтоожж үннийг энэ ард түмэнд мэдээлэх ёстой хэрэг шүү. Битгий мартагнуулаад байгаараа гэдгийг хэлээд эдгээр хөдлөхгүй байна л да. За надаас чи хуулийн сайд байсангүй яагаад ийм ярьж байна? Яагаад чи байхдаа тогтоож байгаа юм гэж асуух асуулт зүгөөсөр гарна. Хуулийн сайд хэрэг бүртгэх мөрдөн байцаах гүйцэтгэх ажилд оролцдог. Ямар ч эрх мэдэл байхгүй. Энэ ажлыг чинь цэвэр удирддаг газар нь прокурор гүйцэтгэдэг газар нь тэр прокурорын мөрдөн байцаах халуу гэж байсан юм. Сүүлийн тэр албан чэдний татан болгосон. Ийм юмнууд байгаа. Одоо энэ сонгуулийн үеэр дахиад энэ сэдвэр мөнгө хөргөл рүү дайраад эхлэх вэ дээ. Тэсэхгүй л эхлэх байх. Цаад учир нь ийм л юм. Тэгтээ тэр 7 сарын 1-нд чинь нэг буруу юм болсон. Онц байдлын хуулиар онц байдал зарласан тохиолдолд онц байдлын шатаабыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга удирдах хуультай байсан юм. Цагдаагийн дарга байсан Гамболд гэдэг хүн дээр шатаабыг удирдах том дарга нь инквайр байсан юм. Мөнбөц инквайр байсан юм. Аюулгүй зөвлөлийн төрийн тэргүүн чинь аюулгүй зөвлөлийн дарга гэж явдаг. Онц байдал тогтоосон тохиолдолд онц байдал тогтоосон нутаг дээр төрийн удирдлагын бүх эрх мэдэл аюулгүй зөвлөлийн тэргүүнд шилждэг. Тийм хуультай. Тэр үед нь цэрэг оруулсан шүү дээ. Хуулийн сайд цэрэг хөдлөх эрх байхгүй шүү дээ. Аюулгүй зөвлөлийн тэргүүнд тэрийг оруулж яах гэсэн үг байхгүй. Тэгээд инквайр мэдгэлгээс чи тийм учиртай юм. Тэгээд тэр аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн даргаараа шатаа бодирдуулах байтал мөнгө хөрөглийг хүчээр дэше татж оруулаад тэр аюулгүй зөвлөлийн удирдах ясан хүн ингэж хууль бус үйл ажиллагаа явуулсан байхгүй. Одоо эргээд бодож яхад хариуцлагаас бултаж мөнгө хөргөл засгийн газар руу чихэх гэж тийм улс төрийн залжи хоод хийсэн юм шиг байна. Тэгээ сүүлд нь хамгийн аюултай нь юу болсон гэж тэр үед аюулгүй зөвлөлийг удирдах ясан хүмүүс зарлага гаргасан хүн. Онц байдлын зарлага гаргасан хүн. Ард түмэндээ бууддаг төртөө боллоо гэж харьяар гэж улс төр хийсэн шүү дээ. 2 жилийн дараа. Сүнсгүй байгаа үс. 8 оны 7 сарын 1-нд тэр явдал болсноос хойш 2 жилийн дараа 10 онд тийм мэдгдэл хийсэн. Тийм юмнууд хүртэл явд юм аа чинь. Тэгэхээр наад асуудлыг чинь болвол Тэмүжин хонго бараад гүйж авсан мөнгө хөргөл тэр сайд байсан гэхээсээ үлүү. Аль нь ч хартаа нүдээр харах юм бол холбогдсон шүү. Тэмүжин хонго бараад урдан дотор гүйж авсан үнэн байхаа. Тэг хаанаас олж авсан гэж хардаж болнод. Тэгж хоёр нэр дэвшигчийг аль алинийхээ артхаас үлээ юу болсон гэдгийг шалгаж эцүүнийг л энэ шүүхээр л нутах хэрэгтэй юм. Цагдаа юм уу дотоодын цэрэг зэвсэг хэрэгэлсэн гэдгийг баримтаар нутлах хэрэгтэй юм. Нутлсан тохиолдолд цагдаагийн даргад хариуцлах хүлээлт хуулийн үндэслэл байна уу үгүй юу гэдгийг шалгах 2 дахь шат явах хэрэгтэй байсан юм. Тэгтэл юу болсон юм гэхлээр тэрийг нь тогтоож чадаагүй байжгаад шууд цагдаагийн даргыг цэргийн зүйл ангаар шийдэхэд одоо мөрдөж байгаа хэрэг хуулиар зөрчиж хэлмэгдүүлчихсэн. Одоо энэ хүмүүс сүүлийн үед хэлмэгдүүлэлтийн тухай их ярьдаг болж миний мэддэг ганц хэлмэгдүүлэлт бол энэ цагдаагийн дарга нарыг шийдгсэн явдал мөн шүү. Би нэг элбэг дор ерөнхийлөгч өөрт нь орж гисэн. Ингэж хэлмэгдүүлж яа шүү. Яг сая ярьдаг ярьсан. Ийм л юм. Тэгэхээр энэ асуудлаар энэ хоёр нэр дэвшигч эцсийн үнэн хуулийн дагуу тогтоогддог байхад бие биендээ хэрэггүй юм ярьж захиалгад нэвтрүүлэг хийж хэрэггүй байх. За